Сайн уу манайхаа Babs маань байна. За ингээд миний дараагийн нэг бичлэг болохоор хүмүүс бас ерөнхийдөө бас нэлээд сонирхож асууж исэн зүйлүүдийн талаар ярих гэж байна. Тэр болохоор зүйлүүдийн талаар гинэ. Энэ нь болохоор яг нэг л зэдэв. Тэр нь шарлалт. За та нарын мэдж байгаачлан манай хүү 2 сар шарлсан. Тэр 2 сар бол бүр амар 2 сар байсан. За тэгээд хүүхдийн шарлалт гэдэг бол тоглоом биш, бүр үнэхээр хүнд асуудал байдгийн байлээ. Бас айгүй ноцтой. За шарлалт ингээд маш олон төрөл байдаг заяо. Ерөнхийдөө яг нормал шарлалтын ингээд их хөвчлэн тохиолддог шарлалт бол одоо ингээд хүүхэд төрөөж шууд шарлаад тэг нэг дэх юм уу 2 дахь өдрөөсөө гинт ингээд шарлаад тэгээд нэг 7 хоногод ер нь бол тэр хүүхдийн шарлалт ингээд байхгүй болчдөг төрлийн шарлалт байгаа юм заяо. Тэрийг болохоор биш дээ. Би юу гэж нэрлэдгийг хараадах юм. Би бичсэн байсан юм. Мартчихж. Physiological шарлалт. Physiological jaundice гэж нэрлэдэг заяа. Шарлалтыг англиар jaundice гэдэг юм л шүү дээ. Би өмнө мэддэггүй байсан. Жирэмсэн болол мэдсэн л те. Jaundice. Би бүр энэ үгийг хизээч сонсож байгаагүй өмнө төхөн. Яг бас ингээ хүүхдтэй холбоотой жирэмслэлтэй төрхтэй холбоотой энэ англи үг мөхчин бас ингээ цаана бүр амар баг юм үгийн цан нэхэр юм байл шүү дээ. Янз янзын үгнүүд үүд юм бэлээ. Айгу мэдгүй. За энэ болохоор штэ ер нь бол 7 хоног дотор ингээд арилждаг төрлийн шарлалт юм байна лээ. Тэгээд яг ийм одоо physiological буюу одоо их хөвчлээ энэ айгу common заа ингээд хүүхдүүд айгүйх ингээд тохиолддог. Огт шарладаггүй хүүхд гэж мэдээж бас байдаг. Ер нь шарлаж ивэл яг их хөвчлийн тохиолдлоор шарладаг. Тэгээд төрсний хоног 1-2 хоногийн дараа ингээд шарлаа. Тэгээд 7 хоногод ер нь бол бүрэн ингээд шарлаад дуусаад арилчихна. За манай хүүхд болохоор огт шарлаг байхгүй юу. Тэгээ байж хагаад бүр шарлаагүй имлэгс гараад ирсэн заяо. Тэгээ ерөөхдөө за би шарлахгүй өнгөрөөчлөө гэж бодсон юм. Тэгсэн чинь 7 дахь хоног дээр энд нөгөө гэрээр совилогч эмч ирж үздэг байхгүй юу. Тэгээ үзүүлсэн чинь бас ингэ зүгээрсэн. Тэгээ ер нь бол 7 хоног өнгөрчлөө шүү дээ. Тэгээ тэр эмч за ингэ танаа хүч ер нь шарлахгүй байна. 7 дахь хоног дээр ингэ шарлалт маш баг гарлаа зүгээрэн сайн байна. Одоо ингэ айх аюулгүй гэд болцсон байхгүй юу. Тэгээд уучлаарай 7 хоног дээр биш дээ. Тэр чинь эмч ирдэг чинь 5 дахь хоног дээр юм байна. Тэгээ яг 2 хоногийн дараа нь буюу ингээд 7 дахь хоног дээрээ одоо ойрхон GP эмч дээр очиж эмнэлэг дээр ч үзүүлээрэй гэсэн 7 дахь хоног дээрээ бас нэг очиж үзүүлдэг байхгүй. Тэгсэн чинь манай хүүхдийг харснаа шууд emergency явах referral бичиж өгөөд одоо ингээд шууд emergency яваа танаа хүүхд амар шаргалцсан байна гэд. Яг тэгэл хэлсэн чи бит хоёр ингээд харсан чи манай хүүхдийн нүдний цагаан магаа шав шаргалцсан заяо. Тэгэл ингээд бит хоёр шарлалт гэдэг нь энэ юм байна. Хүүхд ингэж шарлалт юм байна. Манай хүүхд шарлалцсан байна. Чамаа шар харагч байна. Надаа шар харагч байна гэж хэлсэн байхгүй юу. Тэрнээс өмнө юусэн анзаардгүй юм байлээ хүн. Тэгээд нэрээ харсан чинь манай хүүхд бүр ингэж бүр шав шарлалцсан. Нилийн шарлалцсан. Хинч харсан энэ jaundice baby байна гэж мэдхээр заяо. Тэгэл өстой сандраал айгаал өстой амар айгаал имлэг яваал. Тэсэн чи 7 хоногтой манай хүүхд 7 хоногтой жижигхэн байсан заяо. Хүүхэд дэжтэй төрөөд ингээд нөгөө нэг жингээ нэг түр алддсан байлээ заяо. Ингээд нэг ихний нэг 3-4 хоног ингээд төрснөөс хойш жингээ аягуус нь хасдаг гинэ. Манайд 300 төрөөд тэр эмч ирээд 5 дахь хоног дээр үцхэд 3 ил болсон байсан хгүй юу. Гэснээр 7 хоног буцаад үтсэн чи яг 7 дахь хоног дээр буюу 2 хоногийн дараа үтсэн чи 300 буцаа хэвэндээ очсон заяа. Тэгээд тэр үед ингээд жингээ хасаа буцаагаад нэмсэн. За that's normal. За тэгээд 7 хоног болоод эхэлсэн чинь одоо ингээд эмч ингэж хэлж байхгүй. 7 хоноод эхэлж байгаа шарлалт бол одоо ойлгомжтой энэ physiological шарлалт биш ээ. За энэ бол нэг бол ингээ те одоо breastfeeding гэж байдаг. За breastfeeding jaundice гэж байдаг. Нэг бол breast milk jaundice гэж байдаг. За энийг одоо сайн сонсох юм бол нэг нь хөхөр хооллолтын шарлалт, нэг нь хөхөөс одоо хөхнийхөө сүүнээс шарлаж байгаа шарлалт гэж байдаг. За бүр хүнд тохиолдол буюу одоо нөгөө pathological гэж байдаг гэж аахгүй юу. Pathological буюу ингээд цусны шарлалт одоо ээжтэйгээ цусны бүлэг таарахгүй байхаас бол шарладаг шарлалт гэж байдаг. За эднэрийн нэг нь болж таарлаа гэж аан заяа. За энийг ингээд те шинжилж одоо ингээд шарлалт их шарлалт явагдах нь хүүхдэд маш аюултай элэгний өвчин, UTI ямар нэг infection халдвар те янз бүрийн юм ингээд аюултай учраас одоо ингээд шинжилгээ цусаар авч ингээд тэднийг ингээд rule out хийх буюу за энэ ийм юм их биш байна, тийм юм их биш байна гэнгээ аюулуудыг ингээд биш энэ л юм шиг байна гэж гаргаж онж тавихын тулд цусны шинжилгээ авна гэсэн. Манай хүү 7 одоо ингээд 7 хоногтой заяа бүр нэг л 7 хоногтой штэ. Жохон 3.3 кг амтнаас судас руу ингээд зүг хийгээд нөгөөх нь олдохгүй.
баг тавгуу тагтгсан заяа. Манай хүүхдийн уйлаалаас сүултээ уйлаад ингээд бүр хоолойнд гатаад угжаар нь сүүгийн өгөөд мөөмөр өгөөд ингээд би бүр ингээд хажууд нь амар хямраад за тэр чинь миний яг нэг амар ид сүүмүү ороод ингээд бүр дэлбэрч амар хэцүү байсан юм уу заяа. Амар хэцүү байсан. Тэр үе бол миний бүр ингээд яг тэр ихний 7 хоног хүүхэд өвдөө тэр үе бол бүр ёо үнэхээр хэцүү. Миний амьдралдаа баг ингээд би өмнө зөндөө хүн дэм тулж исэн ч гэсэн миний хувьд яг тэр үе бол бүр ингээд миний амьдралын баг хамгийн hardest үе байсан баг гэж би бодож байна. Тэгээд маш их уйлаад би өөрөө хямраад тэгээд манай нөхөр их хямарвал сүүчин байхгүй бол чин тэгэхээр миний ар битгий хямраараа энэ гэл намайг аргатал тэгснэг үргийн минь нөгөө өрөөнд орж хүүхдийнхээ нөгөө суцыг олох тариг нь одоо нөгөө шинжилгээг нөгүүлэх гээл ингэж ороод тэгээд хүүхдийн өвчин намдаадаг гэдэг юм сахартай бас ингээ бээлийн дөрүүлж хагаад хөхүүлт юм бэлээ. Манай хүн тэрийг хийгээ тэгээд тэр өрөөнд ингээд харанхуй өрөөнд гэрлийн унтрааж байгаа тусгай юм нэг гэрэл шиг юм тусгаад ингээд суцыг ингээ нефт хараад ингээ хатгах юм бэлээ. Тэгээд сүүлдээ бүр ингээ тав хатгаад олохгүй. Тэгээ finally хаанаас навсан гэж хөлийнх нь улнаас тус авсан за. Чи манай нэг Америкт идэг нэ ярьж байхгүй бас ингээ тохнон шаарлаад манай хүүхдээ барагдчихсан. Шинжилгээ авсан чи зүгээр тэгэж хатаж матахгүй угаасаа юм ялах хүүхдээс тэгэж аваад болдгоо олдохгүй гэд шууд уг нь хөлнөөс нь авсан юм бэлээ. Энд яагаад ч мэдэхгүй ингээ бүр авахгүй зөндөө хичээгээ тэгээд олж чадахгүй хөлнөөс нь авсан. Тэгээд тэр нь ингээ хөлнөөс нь авдаг нь угаасаа ингээ маш жоохон цус учраас одоо тэр бүх шинжилгээг хийж хүрхгүй. Тэгээ ерөнхийдөө зүгээр одоо тэр нэг айгүй тийм чухал нөгөө одоо ээжтэйгээ цусны бүлэг одоо тэр юмыг ингэж тодорхойлох нэг том одоо хэрвээ тэр одоо патологикл байвал айгүй аюултай юм байл л дээ цусны бүлэг таарахгүй энэ байвал бүр цус мус сэлбэх тийм айгүй бүр амар тийм байдал үүсдэг бүр хүндрэх юм бол severe case дээ. Тийм учраас тэрийг ингээд хамгийн түрүүнд rule out хийж ингээд за энэ биш юм байна гэхийн тулд угаасаа тэрийг хийсэн. Тэгээд тэрний нэг одоо илгэн өвчлж үгүй юу нэ тэрэ те тиймэрхүү уулын тэр бас маш чухал одоо тест байсан хгүй. Тэгсээ тэрийг өгч чадахгүй манай үгийн цус нь хүрээгүй гэсэн заяа. Тэгчээд цусаар бас нэг айгүй чухал юм нь юу вэ гэхээр яг үндсэн одоо тэр та нар хүүхдийн шаардлага үзүүлэх ингээд нэг аппарат үстэй ингээд дардаг. Тэр бол зүгээр л яг тийм үнэн аппарат бол биш. Тэр бол зүгээр л ингээл яг юм нэг approximate буюу ингээд нэг ойролцоо тоогийн л гаргадаг. Тэгээд тэр нэлийн зөрүүтэй байт юм байлээ заа. Манай хүүхэд тэрүүгээр тэ нэг одоо юу гэдгийг баг 240 мэд гарч ийснаа яг цусаар үзүүлсэн чи 270 хэд гарсан заяа. Тэгих мэтчлийн өөр нэлийн зөрүүтэй байт юм байлээ. Тэгээд тэрийг ингэж үзүүлээд цусаар яг тоог нь мэдж байгаа. Тэгээ ер нь бол эмч угаасаа хөх хүлээдэ шилгээдэ баалгаатай өөр одоо гимчлэгээ байхгүй өөр юу ч хийж чадахгүй 350 гэдэг тоо хүрчиж аппаратанд оруулна гэд тэгээ гүрэлсэн. За тэгээд 1-7 хоног дахиад хүрээ тэр. Тэгээ 2-7 хоног хүрээд хүүхэд чинь арай багасах хэвээр тэгээ багасгүй бол дахиад шинжилгээ ийн гэсэн. За 2-7 хоноод очсон чинь манай хүүхэд нэмэгдээ дахиад бүр 280 тулцсан байсан. За тэрийгэ үзүүлээд дахиад цусны шинжилгээ хүрсэн. Тэр удаад болохоор дахиад суцаар заяа. За энэ удаа болохоор хүн маань арай том болцсон, жин нэмсэн байсан учраас суцаар 2 удаа хатгаад суцыг олоод ямар тач авсан. Бүр авахтаа бүр ингээд хүүхэд жижигхэн штэ. Миний хүн амар жижигхэн штэ. Тэрнээс чи ингээд тийм амар тийм нөгөө биднээс авдаг одоо ингээд бисгэл ингээд ягаал ингээд юу гэдэг хатгаал ингээд гоожол юм хуруу шилэнд авдаг шиг их цус гарахгүй байхгүй юу. Бүр ингээд арай гэж 1-2 тусал гарна заяа. Чи ингээд хүүхдийг уйлуулад биеийг ингээд шахаж ингээд цусыг гаргадаг гэдэг. Ёо бүр амар хэцүү тэрийг харах цаа. Ер нь битгий хараарай заяа. Би ингээд хүүтэй ядаж уйлуулахгүй байхын тулд мөөмийн намруу хийжээ идэг гэд дэрэгтэнд байсан байхгүй. Би бүр үнэхээр харж чадахгүй. Хямраад бүр амар хэцүүс уйлахаар дагаж уйлаад. Одоо бодсон чи би бүр яг уйлах нь цаа. Бүр амар хэцүү юм билий. Тэгээд тэрийг аваад бас арай гэж нэг жоохон цус авсан. Тэгэд нөгөө амар ливер өөрчлөлттэй элэг мэлэг юм хүмүүс нүцсэн чи тэр мөр аюулгүй байна гэд яг тэр шинжилгээгээр манай хүүхэд окей таны хүүхэд цэвэр breast milk jaundice буюу хөхнийхөө сүүнээс шаралж байгаа юм байна. Өөр бусад тийм шаралтын одоо аюул алгаа гэдэг хариу сонсоод гарсан. За breast milk jaundice буюу хөхний сүүнээс шарлах нь хамгийн harmless буюу аюулгүй шаралтын төрөл. Тэгээд ерөнхийдөө амар хүндэрч дээшээ өсөж 350 хүрвэл аппаратанд оруулна. Тэрнээс бусдаар бол ингээл байж идэг. Манай хүүхдээс одоо тэр нэг 280 гэдэг тоон дээр ингээ байсаар байгаад бараг 2 сар хүрээд 2 сар хүрэхдээ одоо ингээд шаралтанд багасаад 60-70 доллар тэг бүр байхгүй болсон. Тэгээл манай хүүхд ер нь цайгаад ингээ өөрөө мэддэгдээд байхгүй болсон. Тэрнээс ер нь бол ингээл тиймэр ингээд нэг нилээн утсан шүү дээ. Бараг сар мар болсон байхгүй юу.
За тэгээ breast milk одоо өхний сүнээсээ шарладаг төрлөл ихэвчлэн хүүхэд 7 хоноод эхэлдэг гэж ярьд юм байл. Яг бол нэлээд хожуу эхэлж байгаа шарлал заяа. Одоо тэр нэг хүүхдийн нөгөө яг юм юу лээ нэр нь physiological шарлал гэдэг байгаа нөгөө нэг энгийн одоо шарлалт ба штэ. Тэр бол ингээл 7 хоногт алга болчдөг шарлалт гэж байхгүй. Ингээд эхний 7 хоногт бүх юм болоод дуусна штэ. Тэгвэл breast milk jaundice болохоор 7 хоногтойгоос буюу одоо ингээд болоод дууссан байх хэвээр хугацаанаас эхэл шарлаж байгаа учраас бас айгүй ингээд анхааралтай байхгүй болохгүй. Тэгээд ерөнхийдөө яг нэг 2-3 7 хоног дээрээ бүр ингээд пик үе нь буюу ингээд бүр яг оргил хамгийн ихсдэг үе. Тэр үе дээрээ хит хүртэл нэмэгдэх нь яг тэр дээрээ тогтдог гэж амар үнэн байгаа байхгүй. Манай хот 280 дээр тогтсон яг тэр 2-7 хоногтой хахта үзүүлээд тэгэл яг тиймэрээ байсаар байгаа 2 сар хүрээд буурсан байгаа. Тэгээ тэрнээс ер нь бол тэгээ 3-7 хоног гараад тэр үе дээрээ ингээд ерөнхийдөө нэмэгдэхгүй ингээд яг тэр хэвэндээ байвал яг тиймэрээ тогтсоор байгаа л тэгэл ер нь ингээд буураад дуусах юм байлээ. За тэгэнгүүтээ энэ дээр айгүй сонирхолтой заяа. Asian ethnicity буюу Аз хүүхдүүд айгүй их тгий шаардлагадаг гинэ. Би яад гэдгийг юусоо ойлгоогүй. Яад гэдгийг юусоо мэдээгүй. Гэхдээ Аз ethnicity байх юм бол шаардлагадаг гэдэг юм чин тэгсэн. Тэг манай хүүхдүүд танай хүүхд Аз юм байна. Би ингээ яа шаарлаж байгаа гэдгсэн чи тэгсэн байхгүй. Тэгээд exclusive breastfeeding буюу одоо ер нь бол тэ хөө саагаад өгчих ч бай. Ер нь ингээд exclusive breastfeeding чинь заавал хөө саагаад өгчих биш. Хөрөө дан ер нь хоолж байгаа. Тэг ингээд бүгд ингээд ерөнхийдөө ингээд зөв хөрөө хоолж байгаа хүүхдийг хэлж байгаа хгүй. Өхнийхөө сүг ууж байгаа хүүхдийг хэлж байгаа гэсэн үг заяа. За тэгээ дээрэс нь эрэгтэй хүүхэд бас илүү шаардлагадаг гэсэн. За амар сонирхолтой байгааз. За тэгснээ мэдээж одоо ээж нь gestational diabetes буюу жирэмсэн байхдаа одоо сахартай чихрийн шижинтэй байсан бол бас тодорхой хэмжээний шаардлагатанд нөлөөлдөг. За тэгснээ одоо магадгүй дүүтэй мүтэй те ингээ siblingsтэй ахтай эгчтэй дүүтэй гинэ яана. Ахтай эгчтэй бол одоо тэднээсээ бас ингээ дамжиж бас шаардлага тохиолдол байдаг. Ах эгчийн шаарлаж исэн бол одоо дүүн шаардлагадаг гэсэн үг байхгүй юу? За тийм байдаг учраас ерөнхийдөө одоо шаардлах магадлал байдаг. Яг энэ breast milk jaundice одоо үүсдэг гэж байгаа. Тэгээ манай хүүхдэр бол Аз нь байсан, эрэгтэй байсан, тэгээ эрэгтэй хүүхд гэдэг одоо юу н таарч исэн. Тэгээд хөр хоолж исэн гэдгүүд нь таарад ерөнхийдөө шаарлсан. За тэгснээ breast feeding буюу одоо яг хөхөр хооллолтоосоо бүтэн гэж шаарлаад байгаа хүүхд болохоор юу яадаг гэсэн. Dehydration буюу одоо ингээд тэр чи юу гэдэг лээ хуур аших. Сайн чигшил ахгүй байх. Маш их юу гэдэг лээ монголоор чигшгүй байх. Би яг арьсчлахын дээр яриад байна те. Хүүхэд dehydrate хийгдэн, хүн dehydrate хийгдэн гэдэг нь шингэн дутагдах тийм, шингэн дутагдах шүү. Шингэн дутагддаг заяа. Мөм үедэд байгаа нэг шингэн дутагддаг. Тэгээд poor feeding буюу ерөнхийдөө ингээд одоо тэгэж шаарлаж байгаа хүүхд ингээд хоолндоо аяга муу байдаг хөхөндөө. За тэгснээ ерөнхийдөө бас яг энэ ингээд 7 хоногтойгоос эхэлдэг гэсэн. Тэгэхээр яг энэ breast feeding байна уу, milk байна уу гэдгийг бас ингээд ер нь ялгах хэрэгтэй юм байлээ. За тэгээд тэр pathological буюу цуснасаа бол шаардлагатай болохоор ээжтэйгээ цусны тэр нөгөө нэг rhesus factor зөрснөөс болдог, нэмэх хасах энэ төр гэж зөрснөөс. Тэгээ энэ бол бүр ингээд амар хүнд кейс учраас энийг бас аягүй их rule out хийж шинжилгээ хийж тодруулах хэрэгтэй байдаг юм байна лээ. За манай хүүс ирсэн гинэ. За ерөнхийдөө нэг юм байна. Тэгээд ерөнхийн арга хэмжээ нь болохоор одоо тий solution юу вэ гэвэл мэдээж хүнд байвал 350 бол аппаратанд орно, Монголд шууд оруулцдаг гэсэн. Энд бол тэгээ заавал ийм threshold заадаг юм байлээ 350 хүрчээж оруулна гэдэг. За дараа нь хамгийн хүнд кейс дээр тэр blood transfusion буюу одоо цус хэлбэлт хийгдэн. Гэтэ тэр бол нөгөө цусны тий юм хумнасаа болоод за тэгээд breastfeeding хийж байгаа зарим хүмүүс бүр яг сүүнээсээ хитийг ингээд шаарлаад байвал бас формула өгж үзээд жоох ингээд завсарлах инээ тэрэг гэсэн юм байт юм бэл. Гэтэ энд бол ерөөсө тгийж хэлээгүй зүгээр хөөх хүлээдээ баалгадаа шийдгээд л гэсэн. За тэгээ энэ шаарлалттай үед айгүй анхаарах одоо юм нөгөө red flag-ууд юу вэ гэхээр штэ хүүхэн шаарлаж байгаа үед гинт хитийг унтаад ээж болохгүй заяа. Тэгэх юм бол айгүй аюултай. Манай хүүхд 5 цаг унтсан ч битээр имлэг авч орж исэн. Тэр үедээ одоо ингээд бодохоор айгүй фаны юм шиг санагддаг. Тэр үедээ бүр амар айжсэн заяа. За тэгээ дараа нь болохоор хүүхдийн баас биштэй. Баасны өнгийг маш сайн харах хэрэгтэй заяа. Тэр баас ийм шохоо шиг цагаан энэ төр гарч болдоггүй. Тийм болоод ирэх юм бол аюултай. За тэгээ хүүхдийн шээс dark болж болдоггүй буюу ийм хардуу ийм бараан өнгөтэй шээж болдоггүй.
бас маш аюултай. Гэх мэтчлэн ингээд ерөөхдөө тим одоо сайнууд red flag-уудыг ингээд анзаарч явал ер нь зүгээр. Тэгээ аль болох маш их хүүхдээ ер нь хооллоо л заяа. Тэгэл мөөмийн нөгөөлээ, сүүгийн нөгөөлээ формулагаар хоолдог. Тэгэл балгаал шээлгээл бай. Тэгэл ер нь тууж гаргана. Өөр угаасаа тийм мэй гэд им өгөөд ингээд зүгээр болчдөг юм байдгүй юм байлээ. Нэг хүмүүс сахартай ус өгдөг мөгдөг гэж зөндөө тиймэрхүү бас бичиж ярьж илээсэн л та. Сахартай ус болохоор би судалж үзсэн чи аюу сонирхолтой заяа. Дээр үед ингээд дэлхийд дахина юм байлээ заяа. Ингээд сахартай усыг өвчин хамдаах зорилгоор ингээд ашигладаг байсан заяа. Тэр нь ингээд шаарлалтын одоо эмчилгээ шиг бас ингээд нэг тодорхой хэмжээнд хүүхдэд ингээд ашигладаг байжгаад тэгээд одоо тэр аппарат энэ төр гарч ирээд за энэ сахартай ус өгөх чинь одоо глюкоз water өгөх чинь энэ одоо аппарат энэ төртө оруулсан шиг тийм үр дүнтэй биш юм байна. Тийм учраас одоо энийг ингээд эмчилгээний ингээ арга барилаас гаргая гэд гаргацсан зүйл юм байлээ. Тэгэхээр тэр сахартай ус өгч бас ингээ яг орон мөргүү зүйл биш юм байлээ л дээ. Гинт ингээд хаанаас ч юм гараад ирсэн зүйл биш. Ер нь угаасаа тийм зүйл байсан юм байлээ. Тэгээ би саясаа цусны шинжилгээ авахд хүүхдэд ингээд юм глюкозтэй те ингээ сахартай ус ингээд бэлдэж тавиад аав нь бээлийн өмсөд тэр ингээд норгоод хүүхдэд ингээ хүлээд хүүхэд тэрийг хөхөж ингээ тайвшруулдаг өвчин намдаадаг учраас гээд тийм аргыг одоолтол ер нь бол угаасаа эмнэлгүүд хэрэгэлдэм байлээ. Гэхдээ энэ бол одоо ингээд эмчилгээнээс бүр гарцсан зүйл учраас хэрвээ миний эмчилгээг үзээд хүүхдээ сахартай ус өгч байвал битгий өгөөрэй. Би ерөөсөө тэгж өгөөгүй шүү. Яг өөртөө л мэд. Гэхдээ би бол ерөөсөө өгөөгүй. Яг үл ингээд гадаадад тэ ингэж байж байгаа ер нь ингээд Монголч гэсэн ингээд эмч тэг ингэж хэлээг багт нэг юм дураараа хийчээд очоод бүр ингээд балаарсан юм болоод тэг ингээд бүр ингээд дордоо ч юм уу тэ нөхцөл байдал муудаад очингууд яасан бэ гэж асуунгууд би тэгцээ маа гэж хэлвэл амар хэцүү шттэ. Би яг тэгэж бодоод хайгаад ер нь бол янз бүрийн эмчийнхээ хэлснээс өөр юм ерөөсөө хийгээгүй. Тэгэхээр ер нь эмчийн зөвлөгөөгөө дагсан дээр авах гэж бодож байна. Шаралтаа сэргийлнэгээл айраг ингэний ормгоод тэр мөрч ерөөсөө хамаарлах байт юм л шттэ. Яг тийм scientific холбоо тийм шинжилгээ юм хүмүүс ерөөсөө байдаг юм л шттэ. Ер нь бол энэ шарлал чинь ген менчвсээ зүгээр л ер нь бол миний бодлоор ч гэж миний нэг юм уншснаар ээжийнх нь илэгний эрүүл мэндтэй жоохон холбоотой байдаг гэж би сонссон гинэ уншсан. Гэхдээ тэр нь бүр жоохон шүү бүр баг 1% холбоотой хацаа нэг амар тийм ш. Тэнгүүд ингээ шаарлчингууд янаас та надаас боллоо гэж ерөөсө бити бодоорой. Би ерөөсө тэгж бодоагүй. Тэгээд энэ бол ерөөсө цэвэр зүгээр Аз ч их нь хайшин, лото ч их нь хайшин. Гэхдээ айгүй random юм байлээ. Ер нь хүүхдэд те одоо чи нэг хүүсээрээ хүртэл биш те. Эмэгтэй хүүхд арай бага шаардлагагүй, эрэгтэй хүүхд их шаардлагатай ч юм уу. Тэгснэ Аз хүүхд их шаардлагагүй, хүүхд Европ хүүхд бага шаардлагатай ч юм уу. Айгүй сонирн байгааз. Тэгэхээр айгүй сонирхолтой юмнуудаас л болд юм байлээ. Тэрийг заавал нэг амар хүн дээр битгий тусгаж авч амар сэргийлж мэргэлэх гэдэг чигээд нэг амар хэрэггүй юм байлээ. Уус тийм сэргийлдэг юм баг байдгүй юм байлээ. Тэр чинь ингээд тухайн үеийн нөхцөл байдал шийдэх юм шиг санагдсан надад. Хүүхдийн тэгээ хүүхний сүүнд байгаа тэр билирубин юу гэдэг тэр одоо тэр юмнуудыг хүүхд хэр одоо ингээд digest хийж чадж гин маж гин илгэн хэр шүүж гин мүүж гин тиймэрхүү юмнуудаас л болд юм шиг санагдсан. Угаасаа scientifically тэр чинь шинжлэх ухаанаараа тийм байхгүй. Тэрнээс биш тэрийг ингээд ямар нэг байдлаар сэргийлэх гээд ямар нэг байдлаар болиулах арга ер нь бол надад их амар байгаа гэж би бодохгүй байна. Яаж ч ингээд бодоод үтсэн тухайн үеийн нөхцөл байдал шийдэх юм шиг санагдаж байна. За тэгэхээр манай хүүхдийн шаргалтын аян нэг юм байлаа. Тэгээ 2 сар хүрээд буурсан. Тэгээ яг энийг даван тулж байгаа ээжүүд байвал амар хэцүү байдаг. Гэтэ хэдүүлээ даваад гарна. Энэ бол ингээл явж байгаа л өстө жинхэнэ шээс басаараа урсаад гарчдаг зүйл хэлээ. За ингээд дараагийн бичлэгээр уулзъя. Бай.